санаа. Та бүхэн миний мэндийг хүргэе. Өнөөдөр би усан сэлтийн тамирчин үнтэй ярьсан авах гэсэн юм. Та өөрийгөө тооч хэлцүүлж. За намайг Сүхбат гэдэг. Би Хилэм клубын ахлах дасгалжуулагч, усан сэлтийн спортоор одоо 30 гаруй жил ажиллаж, хичээллэж гэж яваа хүн байна. Хаа усан сэлсэн? За би анх хүүхэд байхдаа нөгөө манай ээж аав хоёр илгээлтийн эзэн гэдэг Эрдэнэт хотод одоо ажиллаж амьдрахаар бид нар очоод тэгээд тэнд анх усан сэлж сурсан. Та яагаад спортоор хичээл хийсэн бэ? Усан сэлт. За энэ бол нөгөө миний эрүүл мэндтэй холбоотой байсан түүх. Яасан бэ гэхээр би сургуульд сурж байхдаа автын осолд ороод тэгээд хөл ар цэгний яс хөлөндөө бэртэл аваад тэгээд эмчийн заавраар одоо тухайн үед Эрдэнэт хотод бассейн нэгдээд тэгээд эмч одоо усан сэлтийн спортоор хичээллэх юм бол энэ хөл зүгээр болно гэсэн дагуу би одоо анх хичээлж эхэлсэн. Бидний нэг хаалгыг хаагаад нэг буцаад өөр хаалгыг шүү дээ. Яг тийш хийх гэсэн. Таны усан сэлтээр одоо хичээллэхэд нөгөө одоо магадгүй ээж авч чинь уран зориг өгч гэсэн ч юм уу тийм хүмүүс байгаа. Мэдээж миний аав бол хамгийн түрүүнд л за бассейнд яв усан сэлтээр хичээл гэдэг үгийг хэлсэн. Тэгэл явсан даа. Ажлынх болон ингээд тамирчууны хувьд яг юунд нь дуртай? За ер нь бол манай ажил бол хамгийн гоё юм нь юу вэ гэвэл ерөөсөө усанд хөлөө дүрж үзээгүй хүн анх удаа бассейнд орж ирээд тэгээд хэдхэн хоногийн дараа усанд сэлдэг болцсон байхыг харах хамгийн гоё л доо. За тэгээд мэдээж дасгалжуулагч хүний хувьд гэвэл өөрийн бэлдсэн тамирчид нь өнөөдөр улсдаа тийм ээ улсын чанартай том тэмцээнүүдэд төрүүлж медаль авах бол хамгийн том жаргал л да. Усан сэлт одоо спортоор ямар ялгаатай вэ? Ээж зарим спорт саксыг бүгдээж тоглож. Ер нь бол усан сэлт бол хамгийн нэгдүгürt цэвэр спорт. Өөрөө тамирчин маань өөрөө усандаа байнга орно тэ байнга усанд байна гэдгийг бол хамгийн цэвэр гэсэн үг. Тэгээ тэр утгаараа бол хамгийн цэвэр спорт. Хоёрдугаарт гэвэл хамгийн бэртэл гэмтэл авдаггүй тийм спорт. Өөрөөр хэлбэл усны тамирчид бол тэ маш эрүүл биетэй, өв тэгш хөгжилтэй тийм хүн болж өсдөг. Илүү одоо ингээд аюулгүй байдал хангагдсан байдаг гэсэн. Тийм аюулгүй байдал бол мэдээж тэр утгаараа. Одоо спортын олон төрлүүд байдаг. Тэгээд жишээ нь одоо бэртэл гэмтэл авдаг, байнга бэртэл гэмтэл авч идэг спортын төрлүүд байдаг л да. Жишээ нь одоо сагсан бөмбөг ч юм уу, волейбол ч юм уу те. За хүндийн үргэлтийнх нь гэхэд нурууны бэртэл, өвдөгний бэртэл. Тэгээд ер нь маш олон төрлийн бэртэл гэмтлүүд авч идэг. Усан сэлтийн спортын хувьд бол тийм бэртэл гэмтэл авдаггүй гэдгээр хамгийн гоё баг. Усан сэлтийн ямар ур чадвар шаарддаг? Ер нь бол ур чадвар гэдэг юм байхгүй. Хүн өөрөө хүсэх хэрэгтэй. Би усан сэлж сурмаар байна гэдгийг одоо өөртөө маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгээд би усанд гоё сэлдэг тамирчин болъё гэдэг тийм хүсэлт, эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэгэл тамирчин болно. Тэгэл усанд сэлж сурна. Өөртөө итгэж чадах юм бол усан сэлж чаднаа гэсэн үг тийм. Ер нь бол усанд сэлж сураагүй ч юм уу, усанд сэлж чадахгүй хүн гэж баг байхгүй. Ер нь баг бүх хүн усанд сэлээд сурыг гэсэн бүх хүн сурдаг. Таны одоо ингээд багшхад одоо ингээд юу дасгалжуулагч хийх юм ямар тоо чанар вэ? Багш гэхэд одоо бүгд ойлгох хэрэгтэй. Чирүүд илүү ингээд ямар 7 эмчнийг хотлох хэрэгтэй гэж.
Мэдээж тэр багш хүнд ямар зан чанар байх ёстой тэр зан чанарууд нь одоо тэр зан чанаруудыг эзэмшээгүй ч юм уу эсвэл тэр зан чанарууд нь байхгүй хүн бол багшилж чадахгүй шүү дээ. Багш хүн бол хүүхдүүдээ ингээ хараад баг юм яриаг байхад нь ойлгодог байх ёстой. Хараад одоо энэ хүн өнөөдөр сэтгэл санаа өөдрөг байна уу, унсан байна уу гэдгийг мэдэрдэг байх ёстой. Гэх мэтчлэн өнөөдөр багш хүнд ямар зан чанар байдгүй яг тэр зан чанарууд байж ижил сайн багш болох байх. Хүн болон багш хүний хэл зүгээр зүйл. Хэл зүгээрөө. Аа. За яг усанд нэг ийм үг байдгийн. Нэг замаараа нэг тойргоор ингээ яваад байнга өдөр болгон ингээл олон мянган километр яваал байдаг боловч уснаас гарахтаа тэр хүн авраг болж гардгаа гэдэг тийм үг байдгийн. Эсвэл одоо тамирчин усчин хүн тэ далбайт онгоц багш нь лөөжин гэсэн нэг юм үг байдгийн гэсэн. Бас сонсож байгаа үед ямар бишний тусалж байсан. Намайг тамирчин байхад ямар ч бэрхшээл байхгүйсэн. Одоо өнөө цагт бол жоохон асуудалтай. Үнэхээр усан сэлэлтийн спорт бол санхүү эдийн засгийн асуудал шаардсан, тэ мөнгө төгрөг шаардсан тийм спортын нэг. Биднийг одоо тамирчин байх үед бол тийм асуудал байхгүйсэн. Жишээ нь бассейнд хичээллэхэд үн төлбөргүй байсан. Тамирчин болоход үн төлбөргүй байсан. Тэгээд тухайн үедээ хэдий усны хэрэгслэл одоо тэр юмнууд нь ховор байсан ч тэ яг өнөөдрийн шиг ийм элбэг дэлбэг ийм олон төрлийн ийм юм байхгүй байсан ч тэгэл тухайн үед тэгэл олдтгол байсан. Тэгэл байсан байгаа юмыг олоод хэрэгэлдэг байсан. Тэгэхээр намайг тамирчин байхад бол ямар нэгэн бэрхшээл байхгүйсэн. Ажлын орчин нөхцөл ямар шүү дээ? Орчин нөхцөл үү? Одоо та нар сая ингээд наашаа орж ирэхдээ харсан бах те. Ингээд нэг хэдэн минут ингээд бассейны ирэг дээр ингээд зогсоод үз. Тэгээд тэр орчин л миний ажлын орчин. Таны одоо цалин өдөр тутмын ер нь бол одоогоос нэг 10 жилийн өмнө бол багш нарын цалин бол хэцүү байсан. Одоо бол боломжтой хангалттай. Хэрвээ одоо магадгүй өөр мэргэжлэр ч юм уу өөр магадгүй өөр спортоор явсан бол ямар спорт явсан бол? Өөр спортоор явсан бол ширээний теннис байж болно. Магадгүй би өөрөө теннис тоглох дуртай. Тэгээд хэрвээ өөр спорт хөөсөн бол ширээний теннис л байх байсан баг. Тааштай ямар зорилготой явах вэ? Ерөнхийдөө бол бүх багш нарын өмнө нэг л том зорилго байдаг. Одоо Монгол улстай хамгийн сайн тамирчныг төрүүлэх, бэлдэх. Тэр тамирчнаараа одоо дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг гаргах ийм л мөрөөдөлтэй байдаг. Энэ бол бүх багш нарын зорилго. Мэргэжээ сонгож байгаа ч юм уу эсвэл хамгийн спортоор хийж байгаа ямар зөвлөгөө өгөх вэ? За спортоор хичээлэх гэж байгаа хүүхдүүдэд би ингэж зөвлөмөр байна. Үнэхээр би одоо энэ спортод дуртай, энэ спортоор ингээд цаашид ингээд тууштай яваад амжилтанд хүрмээр байна гэж бодож байгаа бол эхлээд өөрийгөө зөв тодорхойлох хэрэгтэй. Би яг энэ спортын хүн мөн үү биш үү те? Энэ спортоор хичээллэхэд одоо надаас хэдэн хувийн авьяас, хэдэн хувийн хөдөлмөр гарах уу? Одоо миний энэ биеийн антропологийн гэдгийг те одоо физиологийн энэ чадамжууд, энэ өгөгдлүүд нь яг энэ спортоор хичээллэхэд
хангалттай юугүй юу гэдгээ эхлээд тодорхойлох нь зөв. Тэрний дараа үнэхээр хэрвээ энэ үзүүлэлтүүд нь шаардлага хангаж байгаа бол за би энэ спортын тамирчин болъё гэж явах нь зөв байх. Нэг талаас нөгөө талаас хэрвээ үнэхээр л одоо би энэ спортын тамирчин болно гэж бодсон л бол маш шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй, хичээнгүйлэн зүтгэх хэрэгтэй, өөрийгөө голохгүй байх хэрэгтэй. Тэгээд энэ чөлөөт цагаа одоо юу гэдгийг тийм ээ маш зөв зохицуулаад тэгээ энэ спортоор одоо ямар нэгэн спортоор ингээд барьж авсан бол чөлөөт цагаараа ч гэсэн тэр спорттой өөрийгөө зориулах хэрэгтэй. Тийм байдгийн. Одоо ерөнхий боловсролын сургууль төгсөөд их сургуульд орох гэж байгаа мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ гэвэл эхлээд өөрийнхөө хоббиг ол. Хүнд 1 2 3 хэдэн ч хобби байж болно тийм. За хобби гэдэг маань одоо хүүхдүүд бүгдээ мэдж байгаа. Тэгээд миний хувьд бол одоо шатар тоглох. Тийм ээ өөрийнхөө чөлөө цагаар хийх дуртай гэдэг юм бол. Яг тэрнтэй адилхан одоо хүн болгоны хобби ондоо байгаа. Тэгээ энэ хобби гэдэг юм а өөрийнхөө хувьд тодорхойлох ёстой. Би ийм юмны ийм чиглэлийн хоббитай юм байна гэдэг юм. За тэгээд тэр хоббин дээр үндэслээд би одоо энэ 10 жилийн хүүхдүүдэд бүгдээрэнд нь хэлдэг юм. Өөрийнхөө генетик тестийг өгөө. Генетик тест гэдэг бол маш олон асуудлыг богинохон хугацаанд түргэн шийддэг нэг тийм шийдэл болчиход байна, тийм үү? Тэгээ генетик тест өгөөд одоо юу гарч ирэх вэ гэхээр чиний зан ааш, характер одоо тэгээд чиний авьяас, чиний цаанаас өгсөн өгөгдөл, сонирхол энэ бүх чи яаж зохицож байна? Эндээсээ үүдээд чамайг ямар мэрэгчлэр ажиллавал одоо чи чадах вэ? Хийж чадах вэ гэдэг юм чинь гарна. Тэгэхээр ерөөсөө амархан. Эхлээд хоббиго тодорхойл, дараа нь өөрөө ямар мэрэгчлэлтэй болох вэ гэдэг чиглэлээ гарга. Ингээл болоо. За тэгээд хобби өөрийнхөө хобби дээр үндэслээд өөрийнхөө мэрэгчлийг сонгоцсон. Тэгээд хамгийн эцэст нэг юу л тэр мэрэгчлэрээ мөнгө их олдог байвал тэгээд өөр хүнд ямар юу хэрэгтэй юм бэ тийм ээ. Тэгэл болчих шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр яг юу хийж чадах вэ? Юунд сурвал энэ мэрэгчлийг эзэмшиж чадах вэ гэдгийг л эхлээд тодорхойлох хэрэгтэй. Зөв тодорхойлох хэрэгтэй. За баярлалаа. Өнөөдөр бид бүх ингээд хэрэгтэй асуудлуудаа асуучлаа. Магадгүй та мэдээд одоо спортын нэг тамирчин ингэж урмынх нүгөө өгсөн гэж болсон тийм ээ. Өнөөдөр цаг гаргаж бидэнтэй уулзсан танд баярлалаа. За баярлалаа та бүхэн амжилт. За баярлалаа. Чөлөө цагаар ч юм одоо гээд юу байхгүй одоо энэ хэсэг зурдаг байлгүй хаана болох вэ? Чөлөө цагаараа яасан гинэ? За энэ цаг хасч чадчих. Гой. Би энэ жаа хотод нэг чөлөө цагаараа сая юу гэсэн бэ? Би нөгөө чөлөө цагаар одоо хаана байх гэж асуусан. Чөлөө цагаараа хаана юу хийж явд юм бэ гэж юу? Нөгөө хотод хальт ичдэр зогсож байгаа юм юу байлгаж байгаа хаана байх одоо яах вэ гэж тэр хэрэг юу. Чөлөө цагаараа юу ч хийхгүй тэр чөлөө цаг юм хэрэггүй. За цаашаа. Өнөөдөр би усан байсан юм чинь болгоо. Оо за ингэх байсан юм уу? За.